You should have gone to sleep. We're just gonna check the regular cave. За юу цаана тэгээ 5 сар бичлэхгүй алга болчлоо. Өнөөдрийн бичлэгээр би Minecraft дээр хүн болгоны мэд бийдэггүй аргуудыг үзүүлэх болно. За тэгээд чи Minecraft-ыг бүр мэд гэж бодож ивэл бичлэгээ дуусна үзээрэй. Нэгдүгээр арга. Магадгүй таныг mine хийгээ явж байхад зомби, скелетон гэх моб дайрч байсан байх. Нэгэн хэлэхэд Snow Golem-ийг хүмүүс тэр болгон ашиглаад байдаггүй. Тэгвэл яагаад энэ арга дээр ашиглаж болохгүй гэж? Хоёрдугаар арга. Окей, Minecraft дээр мал амтан тийчихэд бид хашаа хэрэг болдог тийм үү? Амттыг хашаанд хийх гэж бид маш их цаг алддаг. Бас гаргаж гисэн энэ хүү арга маш амархан танд ердөө дөрвөлжин хаалга байгтал болно. Гуравдугаар арга. Энэхүү арга нь танд ямар ч чийл байхгүй урдаас чинь creeper дайрах юм бол та урталт нэг блок тавихад л хангалттай. Хараад дахиж удаашруулж харъя. Урд нь ямар ч блок тавиагүй creeper ямар дэмэж үзүүлдгийг харцгаая. Урд нь ямар ч блок тавиагүй 5 дахин илүү ам хасж байгаа та харж байна. Дөрөвдүгээр арга. Бид бүгд спонжийг устай газар тавьж усгүй болгох гэж ашигладаг. Харин спонж өөрөө биш нойтын спонж болдог. Бид бүгд ихвчлэн нойтын спонжоо 100хан тийж хатаадаг тийм үү? Тэний цагийг маш ихээр үрж бас нүрсэгч үрдэг. Одоо би та нарт маш амархан хатах арга зааж өгье. Та нэгдүгээрт нетер хийх хэрэгтэй. Тавдугаар арга. Зарим хүмүүс village-ийн trading firm хийдэг тийм үү? Тэднийга заримдаа өрөөнд нь оруулах маш хэцүү байдаг. Тэгвэл би хэрхэн өрөөр нь оруулж болохын талаар харуулъя. Та ердөө маус хоёроо дараа trading руу орно. Тэгээд өөрөө ирдэг байгаа шүү.
This is big brain time. 6 дугаар арга. Дахиад л амтныг хашаанд оруулах арга. Долдугаар арга. Та яаж ганц устай Infinity Water хийх вэ? Энэ маш амархан. Та газар 4 блок ухаад нэг блок дээр тавиад усаа гожуулаад хоёр талд тавихад л болно. Нэм дугаараар магадгүй та бэшин барих гээд честээ гадаа тавьсан чинь creeper ирээд дэлбэлчүүл таны честэн дэх бүх юмнууд ил гарна. Тэгвэл энийг яаж янзлах вэ гэвэл та честний хавард яг 2 блок ухаад сууж агаад доошо сууж агаад цаа тавихад л болно. Өстөх арга. Та TNT тавиад дээр нь anvil тавиад TNT-гээ асаахан бол тэнд ямар ч damage үзүүлэхгүй. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийдээрэй. Бас хонхон дээр дарах юм бол та миний оруулсан бичлэг болгоны цаг алалгүй үзэх болно шүү. Баярлалаа.